Сайн байцгаана уу? Хормын гэрэл зурагчин сайн жаргал байна. Тэгэхээр өнөөдрийн хормын зураг авалтанд бид нэгэн шинэ камерыг туршиж үзэж байна. Тэгэхээр энэхүү камер маань Sony-гийн хамгийн сүүлд гаргасан A7, R6 загвар. 67 мегапикселийн стак сенсор нь өмнөх загвартай харьцуулахад хурдыг 5.6 дахин нэмэгдүүлж секундэд 30 зураг авах боломжтой болж. Мөн гинти акшн галдалгүй болгох pre-capture функцтэй болсон нь онцгой давуу тал юм. Секундэд 60 удаа автофокус болон гэрлийн тооцоолол хийдэг болсноор хурдтай хөдөлж буй биетийг маш наривчлалтай алдаагүй дагдаг болж. Миний хувьд энэ камерыг сонгоход нөлөөлсөн хамгийн том шалтгаан нь 4K 120 фреймээр бичлэг хийдэг болсон. Ингэснээр хэдийгээр R цувралын камерч гэсэн хормын зураг бичлэгийн аль алинд нь ашиглах боломжтой болж байгаа юм. Хормын торгон мөчүүдийг алдалгүй буулгахын тулд би Sony-гийн G Master 2870 болон 50-150 мм дурангуудыг ашигладаг. Эдгээр нь дуран солих цагийг хэмнэхээс гадна Prime дурангийнх шиг гэрэл нэвтрүүлэх чадвар, хурц тод байдал, хурдан фокусыг мэдрүүлдэг. Эцэст нь хэлэхэд найдвартай автофокус, хурц тод дүрслэл бүхий Sony-гийн G Master цувралын дурангуудтай хоршин ажиллахад төгс нийцэх энэхүү камер нь өндөр нэгтрэл болон хурдыг нэгтгэж чадсан технологийн маш том өсрэлт болжээ. Alpha